Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Багш нь та бүхэндээ зориулаад асуудлыг тайлбарлаж үчигсэдэг хичээлийг бэлтгэлээ. Энэ удаагийн хичээлээрээ асуудлыг тайлбарлаж үчих шаардлагууд мөн бичих 8 алхмыг мэдэж авцгаах болно. Эдгээр зүйлсийг мэдэж аваад чацарганы тухай мэдээллийг хамтдаа уншиж танилцгаая. Эдгээр мэдээлэл бол та бүхний зохион найруулж үчих зүйл чинь хэрэг болно шүү. Хичээлдээ өдөрт оролцоорой. Тодорхой нэг асуудлыг тайлбарлаж үчихдээ дараах шаардлагыг баримтлана. Ямар нэгэн юм хийхэд зөв дараалал гэж байдаг бол асуудлыг тайлбарлаж үчихэд дараах 8 алхмыг баримталдаг. Та бүхэн сайн уншаад өөрийн бичих зүйлдээ зөв баримтлан хэрэгжүүлээрэй. Дэлгэцэн тарагдж байгаа мэдээллийг маш сайн анхааралтай уншаарай. Бичих зүйлээ төлөвлөхөд чинь хамгийн түрүүнд эдгээр мэдээллүүд хэрэг болно. Чацарганы эр эмийг таних арга мэдээллийг бичлэгээр зогсоож байгаад анхааралтай сайн уншиж хэрэглээрэй. Энэ хэсэгт нүх ухаж бэлтгэх, чацарганы суулгацыг суулгах сэдвүүд мэдээлэл байна. Чацарганы мод тарих гэж ярьдаггүй, чацарганы суулгацыг суулгах гэж ярьдгийг анхаараарай. Та бүхний бичих зүйлд хэлбэржүүлэлт таналт мэдээлэл хэрэг болох учраас анхааралтай сайн уншаад өөрт хэрэгтэй зүйлсээ тэмдэглэн аваарай. Хүснэгтийг сайн ажиглаарай. Та бүхний асуудлыг тайлбарлаж үчих сэдв чацарганы суулгац, арчилгаа. Энэ сэдвээр үчихдээ дараах зүйлсийг мэдээллийн дагуу оруулахыг анхаараарай. Жишээлбэл идэхээс өмнө ургуулцгай, модоо залуужуулах, талбай сонголт, насжилт, зөв арчилгаа. Энэ хүснэгтэнд цэг байгаа нэг хэсэг үе. Энд та бүхэн өөрсдөө нэмэлт мэдээлэл оруулан бичнэ шүү. Гэрийн даалгавраа хийж гүйцэтгээд дараах хаяг руу анги овг нэрээ бичиж илгээгээрэй. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.